Анги хамт олноороо уралдаанд айдвахтай оролцож ухаанаараа уралдаарай. Усгийн учраас лиштэй сайн болсаа гэсэн. Энэ компьютер бас хамгийн одоо оюутан бол фэш бэлтгэл бас тодорхой хэмжээний бас нэмэлт орчинд бас болох учраас лав хүмүүс эндээ зөв зөвтэй чинасаа гэж бас оюутан бас очиж байгаа шүү. Сайн байцгаана. Ухаанаар уралтын 2 дугаар аяны супер шагналын эзэн болох 12 дугаар Б-ийн сурагч Од Эрдэнэ байна. Тэгээд энэ хүү уралдаанд оролцоод болохоор бид бүхэн ингээд яг эхэндээ 1-р шатндаа эхлээд ингээд яг 1-р байрыг ингээд атгаад алдсан. Яг тэрэн дээрээс үндэслээд ингээд 2 дугаар ингээд шатнаас эхлүүлээ бид нэр ингээд яг бүгдээрээ ингээд нэг хүн шиг бүгдээрээ ингээд яг ингээд нэг зүйлийн төлөө гэсэн зорилготой болохоор ингээд яг бүгд ингээд тэр ноутбукгээ бодоод тэгээд бүгдээрээ л яг зэрэг хичээсэн. Тэгээд яг тэр энийг бэлтгэж болохоор яг асуултнуудад ирэхэд тэр асуултууд нь хүүхэд залуучдын нэвтрэх төлгээд тэр 1 2 дугаар 3 дугаар бат гэх номнууд байдаг. Тэгээд тэр номнуудаас болохоор ихэнх асуулт нь байд юм лээ. Тэгээд манай ангийнхаа яг тэр 3 номыг тавьсан. Тэгээд ингээд нэг дататай утаснуудаа тавьсан. Тэгээд яг нэтээс тэгээд бас хүүхэд залуучдын нэвтрэх төлөөс айдаг ус. Тэгээд ингээд 6 багт хуваагаад тэр яг ингээд асуултнуудаа хариулдаг байсан. Тэгээ нэмэлт онооны асуулт гэдэг тэр асуулт болохоор ингээд 5 минутанд байж байгаа 3 минутаас нэг илүү үр дүнтэй юм санагдсан. Тэгэхгүй бол яг 5 минутаар ингээд яг тийм баг хүн болгонд хариулчаар тэгээд 3 минут болгож гисэн илүү тийм тийм давуу талтай байсан. За тэгээд дараагийн шатнд оролцож байгаа ангидтай амжилт хүсье. United Group-ийнхэндээ баярлалаа. Ухаанаараа уралтын 3 дугаар шатнд орж байгаа бүхэн сурагчтай амжилт хүсье. Ухаанаараа уралдаа! Анги хамт олноороо уралдаанд айдвахтай оролцож ухаанаараа уралдаарай.